Зарим тохиолдолд би бодох юм төгөлдрөө амжих болов яах бол гэж сэтгэл санаа зовж байна. Өнөөдрийн оролцогчид шүүгчдээс ямар даалгавар авч гэртээ харих болов? Шүүгчд маань оролцогчдыг нэлээд харж үзэж байгаа. Зарим бүтэхгүй саналыг өөрсдөө өөрчилж, өөрсдөө шинэ санаа дэвшүүлж, баяжуулж байгаа. Тэгэхээр би хувьдаа ингэж бодож байна л да. Манай нэвтрүүлэг Монгол оронд зохион бүтээх хүссэн шинийг эрэлхийлсэн бүхий л залуучуудыг хөдөлгөж, хөлөмөрлүүлж, толгойг гашлаж байгаа болов дотроо бодож байна. Тийм баг. Оролцогчд маань ердөө 3 минутын дотор өөрсдөө бүтээлийг танилцуулах тийм төлөвлөгөөтэй, тийм зорилготой байгаа. Гэхдээ 3 минутын дотор дэлхийг аврах төлөвлөгөөг тайлбарлаж амжих гэж би бодож байна. За ингээд өнөөдөр дэлхийг болон Монголыг аврахаар ямар санаатай хүмүүс ирснийг бүгдээрээ сонирхцгаая. Залуу зохион бүтээгч эхэллээ. Дугаартай цэнгэлийг та бүхэнтэйгээ уулзалж байна. За цэнгэлээ. Нэгэнт ходгийн бүтээлтэй юм чи ер нь өөрөө ходог дээр одоо хэр хаваад атчи, ходгаас ус зөөх, за түгээх гэл энэ ажлуудыг ерөнхийдөө мэдэх үү? Байнга ус зөөх өст. Гэр оролд амьдэрдэг. Ус түгөө ус авахд бол тэр ус түгээгчид ус авж байгаа иргэдэд ямар бэрхшээл байдгийг үсээ гэр оролд иргэд их юм мэдчихэж байгаа гэж бодож байна. Ялангуяа өвлийн цагт усыг алдахаар худгийн тэр үүдэн дээр ямар их ус асгараад уул овоо шиг юм бол альтэрж ундгийг сайн мэдж байгаа гэж бодож байна. Улаанбаатар хотын 60-70% нь яг одоо чамайг аюул анхааралтай сонсно. За ингээд санаагаа амжилттай хандуулаарай. Цэнгэл манай уралдаанд гэр хорооллын худгийн усыг хэмнэж түгээгүүрийг автоматжуулах төхөөрөмжийн санаатай ирсэн юм. Цэнглийн санаа худгаас ус зөөдөг нийслэлийн мянган иргэдийн хөдөлмөрийг хөнгөвчлөө зогсохгүй усны нөөцийг хэмнэх эко бүтээгдэхүүн болохоор онцлог юм. Тусал усэгч болов хэмнэх гэсэн цэнглийн санаа сүүгчдээс дэмжлэг авч чадах болов одоо хамтдаа харцгаая. За тэгээд энэ төхөөрөмжийг бүтээснээр ямар асуудал шийдэгдэх вэ гэхээр мэдээж ус заагдсан хэмжээнд төхөөрөмж автоматар хаагдана. Энэ цэвэр усны алдагдал багасна гэж үзэж байгаа. Энэ одоо юу гэсэн үг гэхээр автомат яг миний бүтэмжлэлтийн автомат мотор хавхлага байгаа. Тэр хавхлагаар яг тухайн хүний түгээгчийн оруулсан утганд тоолбороос ирсэн мэдээлэл хоёр утгад тэнцвэгц мотор хавхлага автоматар хавхлагыг хаана. Энэ нь болохоор юу гэсэн үг гэхээр цэвэр усны алдагдал багасна. Яг заавал тэгж тэр ус дүүрж байгаа хэсэг түгээс хараад байх, тэгээд их шаардлага байхгүй гэсэн үг. Төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр усаа авна, авсан мөнгөнийхөө хэмжээгээр усыг түгэн. Энэ бол аль альталтаа алдагдaltaгүй болно, хөрөлгүй болно. Тэгээд оошилж буй иргэдийн мөнгөийг дарааллын дагуу нэг зэрэг авах боломж хүрдэнэ. Энэ юу гэсэн үг гэхээр одоо чинь 4 хүн ингээд 40 50 60 литр ингээд 4 сав тавьсан байлаа гэж бодоход 44 өгчин 54 өгчин 64 өгчин тэнгүүд 40 тоог дараа хадгалчин 50 тоог дараа хадгалчин 60 тоог дараа хадгалчин. Нэг схем бол нэг схем чинь нэг иймэрхүү гаднах бүтцээс бол ийм байх. Нэг усны тоолбор байх, нэг удирдлагын хэсэг байх. Тэгээд нэг мотор тавхлаг байх. Тэгээд усны тоолбор нь ямар бүтэн гэхээр энэ усны тоолборыг ийм энэ тоолборыг харж үзгээд 1 литр ус 1 иргэдэг нэм зүү байгаа. Тэр зүү ажиллаад офто усыг ашиглаад 1 литр ус явахад 1 гэдэг дохиог нэг тоон дохио болгож хөөргээд энэ удирдлагыг зур шилжүүлэх юм. Тэр нь 40-удаа тоолоод энэ мотор тавхлагыг хаах юм. Одоо юу гэж яг тиймэрхүү зарчмаар ажиллана. Ажил төсвөл удирдлагын хэсэгтээ бол тэр чигээр харагдж болно. Мэдээж энэ бол усныхаа түвшин, усныхаа хэмжээг оруулахын талбар байна. Эхлүүлэх гэдэг бол усныхаа хэмжээг эхлүүлнэ. Зогсоох гэдэг бол ямар нэгэн шаардлага гарсан үед зогсооно гэсэн үг. Тэр мотор тавхлаг шууд хаана гэсэн үг. Харгалах гэдэг бол 40 литр ус, 50 литр ус гэж бүгд нэг нэгээр хадгалчаад дараа нь эхлүүлэлт товчийг дараалан дарж явхад олон дахин заавал оруулах цаг дуслаа. Арилах гэдэг бол мэдээж буруу коннектор. Чиний дэвшүүлж байгаа санаа бод надад таалагдчих байна. Тий. Тэгээ одоо яг ийм байдал байдаг. Гэхдээ тэр яг хавхлагыг яаж шийдэх гээд байна те механик ажиллагаа. Тэнд ямар даашиг яаж ажиллах вэ? Одоо энэ бензин түгээгүүр дээр яг тийм хавхлага байгаа шүү дээ те. Чи тэрэн шиг л зүйлийг одоо хийх гээд байна, бүтээх гээд байна тийм ээ. Тэгээ би чам бүтээгээсээ хийгээсээ гэж хүсэж байна. Тэгээд шүүгчнэр одоо юм асуунах. Дотроос биш, гадна талаас бол хэрэглэгч нөгөө жинхэнэ зоосыг дэмжиж паг 100-ын зоос хийгээд болно. Юуг аваад байвал болно зүгээр баг. За тэгээд яг хаа янз бүрийн зөвлөгөөнд ирэх баг. Чи тэгээд тэр зөвлөгөө тусгаад хийгээд үз. Яа тэгвэл чи хийгдээгүй зүгээр юм энгийн мөртлөө хийгдээгүй ажил учраас бас хийжүүл бас худагт бол хэрэгтэй баг. Тэгээд хийгээд үз. За. Нэг тим. Хоёр тим. Мөнгөө яаж таних вүлээ? Мөнгийг хэн авах вүлээ? Бас хүн байж байгаа тэнд. Хүн байж би эхлээд хагас автоматжуултаа гэж. Хагас автоматжуулаа. Яг удирдлага чинь бүх бод байхгүй бол эний чинь хит хатгаал эвлээч. Тэгэхээр нөгөө анд вандал уу одоо жишээлбэл энэ стенлис материалаар хийсэн юунууд үүдэг штэ. Кибаднууд төмөр ягаад ч эвдэрдэггүй. Тэрийг бодох хэрэгтэй. Хүлдэхгүй байх хэрэгтэй. Нороод гацхгүй байх хэрэгтэй. Тэгээ чинь хийгээд үз. За баярлалаа. Ямар ч юм тийм инженерийн одоо нүд гэдэг юм уу те тэр талаасаа их юмыг ганцхан талаас нарахгүй хэрэглэгчээс юм уу те тэгвэл энэ хоёр талын хоёр проблемыг хоёр талаас нь харж үзсэн аль оновчтой байдлыг шийдэх гэж зорж байгаа энэ
байдал чинь одоо маш их таалагдлаа. Ер нь бол инженер хүн ингэж хоёр талын нэг талыг дагнасан биш хоёр талыг харж оновчтой үйлдвэрийг сонгоно гэдэг бол урт настай үнэхээр хэрэглээндээ шаардлагатай тийм бүтээлүүд болно гэж бодож байна. За амжилт хүсье. Тэнцээгүй юм. Ярьснараа гिचжээ нэг тохирцсон байсан юм шиг. Яагаад ёо. За. Ер нь баг юм жоохон хайхрамжгүй хайнг байх юм бол тэнцээд гараад ирэх юм билүү те. Тийм юм шиг шүү. Би бол чамайг тэнцээд гараад ирнэ гэдэгт бол яг нэг тийм сайтгэлтэй байгаагүй. Гэтэ нөгөө л дотроо нөөгөөд исэн юм уу? Ороод яг шүвчтэй юм хам хүчээ гаргандаа гэ. Тэгэл орчих шиг боллоо. Шүвчэд хэрүүлээж авч. Айгүй. Тэг хийгээд үзэл гэж юм. Байдаг санаа гэж нөгөө альсэл огт байхгүй санааг санаачилж гаргаж ирлээ гэж. Нэг байхгүй чинь зүгээр энэ хийгдэж байгааг бол гэсэн утгаараа хийгээд үзэл гэж юм. Шүвчэд бас маш үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн баг те. За цэнгэлтэй яриа өрнүүлэхэд жоохон хизүү оролцогч яагаад гэвэл үг дуу цөөтэй тэгсэн юм нэ шүвчтийн өмнө болохоор хам хүчээ гаргадаг ийм авьяаслаг оролцож байгаа. Ингээд дараагийн шатанд уулзцгаая. Дараагийн шатанд харин надтай сайхан яриа өрнүүлээрэй. 131 дугаартай оролцогч Толгойг та бүхэнтэйгээ танилцуулж байна. Ханаас өрөлцөн ирж манай уралдаанд оролцож байгаа лээ. Баян зүрх дүүргийн 48 дугаар сургуулиас оролцож байгаа л да. 10 дугаар ангийн сурагчид багаараа оролцож байгаа. Ихаа гişүүдийг танилцуулбал зарим оролцогчид маань аавтайгаа ахтайгаа хамтраад айгүйх нэг баг болж байгаа л да. Чиний хувьд хинтэйгээ хамтарч нэг баг болсон байна. Би аав ахтайгаа гэхээс илүү яг ангийнхаа хүүхдүүдийг шин залуу зохион бүтээгчид гэдэг утгаараа ангийнхаа хүүхдүүдийг оролцуулсан байгаа. За, хинтэйгээ ирсэн бэ? Манай багийн гişүүд байгаа л да. Манай Батлав гэд банд байгаа. Тэр маань болохоор би яг багийнхныгаа тооцоолж гаргасан л да. Батлав маань болохоор гадарх скиник хийх болно. Харин нар мадах гэд энэ болохоор дотоод засал буюу борд их автан тэдний бүх юу хийх бол би өөрөө өгсрэлтийн талаар хийн гэж бодож байгаа. Тиймэрхүү утгаараа би багийн гişүүдэд зохицуулсан. За, ямар бүтээлээр оролцох гэж байна? Бид одоо бодит мэдрэмжийг л мэдрүүлэхийг хүслээлтэй хүмүүст 3D хийгээр. За, улаан цэнхэр өнгөтэй 3D шилүү. Гэхдээ энийг бид нэр заавал телевизээр кино театр гэлгүйгээр гэртээ үзэх боломжийг олгоно. Энэ нь болохоор электрон жаз гэсэн нэртэй байгаа. Зүгээр нэг зураг биш. Энэ электрон жаз маань зургууд нь өөрөө араасаа гарах боловч электрон юу байгаа. Энэ зураг маань 3D-гээр гарна. Шилээр харна гэсэн. За энэ бол манай бүтээлийн урдаас арсан хэсэг байгаа л да. Энэ нь болохоор асаагоор, энэ нь болохоор чихвчний гаралт гэсэн үг. Энэ болохоор манай хөл хойшоогоо бууна гэсэн. Хойшоогоо унах ямар ч зарчимгүй болно гэсэн. Энэ дотроо гэхдээ USB-ний оролт гаралттай байх болно. Энэ илүү USB-ний оролт гаралт гэсэн үг. Компьютер залгахад ашиглана гэсэн үг. Энэ хажуу талаас арсан байлаа. Ардаа спикертэй байх болно. Энийг бид нэр дууга сонсно гэсэн үг. Энэ бол манай шил байгаа. Бид нар 3D зургийг өөрсдөө хийж үзсэн л дээ. Гэхдээ ер нь бол жоохон яг үнийг л гэж жоохон болох болоод байгаа. Гэвч бид нар нэх бодлого энийг илүү өргөн үрийн дамарч хийх боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд хүн болгон 3D-гээр харахыг хүссэн зүйлээ харах болно. Хүмүүс заавал нэг жаазанд нэг зураг байлгүйгээр нэг жаазанд олон зургийг багтаах боломжийг биднэрт олгож байгаа. Гэтэ зүгээр гарахгүй энэ жааз маань 3D-гээр мөн анимашн хийгдэж болно гэсэн үг. Дуу тавигдана. Зураг болгон дээр өөрийн гэсэн бүтээл тэр үеийнхээ санах ойг хадгалж өгнө гэсэн үг. Доор нь зурагныхаа доор үг бичиж болох байгаа. За. Бэлэн материал авч ашиглах уу? Одоо энэ дэлгэц маань. Бэлэн материал гэвэл борд авч тавина л да. Өөрөөсөө борд бүтээн гэж байхгүй шүү. Тэгэхээр заавал MP-ний юм уу эсвэл iPod-ны борд өөрөө тавина гэсэн үг. Яг наад чиглэлээ чинь тэр доктор хамгаалсан тэр нэг баг сууж байна. Одоо та нар нарийн хүчтэй тайлбарлаад. 3D гэдгээ яг юу гэж ойлгож байна? Одоо чинь бологоор нэг зураг аваад тэр 3D болгоо хоёрох чинь гэж шүү дээ. Би болохоор өөрөө стерео зураг хардаг. Тэгэхээр 3D зургийг бол яаж авахыг мэднэ, стерео зургийг яаж хардгийг ч мэднэ. Өөрөө стерео зургийг би 3D болгож чадна. Бас энгийн хүний зургийг бас 3D-гээр авчиж чадна. Тэр асуудлыг санаа зовлоо. Стереоскоп зурагнаас үүдэлтэй энэ технологи нь дүрсийг хоёр аслалтаар авдаг. Энгийнээр хэлбэл баруун ба зүүн нүдэнд тусах хоёр салангат дүрсийг тусгай проектор болон тусгай нүдний шилний тусламжтайгаар нэгтгэн харуулдаг.